Сайн байцгаана уу найзуудаа. Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм болохоор харилцаа холбоо маш их түшгэлсэн. Компьютер, гар утас, таблет, телевиз, өөрөөр хэлбэл цахим ертөнцтэй маш их холбоотой нийгэм байгаа. Гэтэл тэр бүгдийг хэрэглэхийн тулд бидэнд заашгүй гар хэрэгтэй болдог. Хэрв компьютер дээр ажиллахад гар утсаараа юм оролцоход гарчин байхгүй бол яах вэ? Нийгмээс тусгаарлагдах уу? Заавал тгийх шаардлагагүй болсон гэдгийг би өнөөдөр нэгэн зүйл үзүүлээд та бүгдэд харуулъя. Энэ бол гайхамшигтай нэгэн шийдэл байгаа. Энэ бүтээгдэхүүний тусламжтайгаар бид гар утас, компьютер, таблет, iPad, тэр ч ядгаа телевизтэйгээ хүртэл холбогдоод цахим ертөнц ер нь нийгэмд байгаа болж байгаа бүх явцтай танилцаж энэ нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах тэр боломжийг гаргаж ирж байгаа. Түүний нэр нь Glass House. Glass гэдэг нь англиар бол нүдний шил, House гэдэг нь mouse гэдэг M үсгийг авсан mouse. Тэгээд Glass House гэдэг бүтээгдэхүүн байна. За тэр бүтээгдэхүүний хамгийн гол зүйл нь бол энэ байна. Нүдний шил. Энэ нүдний шил маань mouse-ны үргийг гүйцэтгэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл таны толгоогоор компьютераа цахим ертөнцөө удирдах mouse-ны үргийг гүйцэтгэнэ. Үүн дээр холбогдоод янз бүрийн мэдрэгчүүд байгаа. Өөрөөр хэлбэл маустайгаа ажиллах зорилттой. За энэ мэдрэгч болохоор амаар ингээд хаздаг мэдрэгч байгаа. Энэ мэдрэгч болохоор хөлнөөс өөрөөр удирдах боломжгүй хөмсүүд хэрглэж болдог зүйл байгаамаа. Одоо ингээд хэдүүлээ бүгдээрээ энийг яаж хэрглэж болох уу гэдгийг хамтдаа үзье. Төгөөрөмжөөгөө компьютертойгоо холбочлоо. Өөрөөр хэлбэл би гараараа биш толгоогоор энэ маусыг удирдах байна. Энэ хазалтаараа компьютертойгоо ажиллаж эхэлнэ гэсэн. Тэгэхээр мэдээж хүмүүс эхлээд асуух байх. Би яаж энэ дээр шивэх вэ гэдэг. Тэгэхээр компьютер болгон дээр Microsoft ч, Apple ч аль нь өөрийн гэсэн virtual keyboard буюу одоо дүрсэн хэлбэрийн гар гэж байгаа. Компьютерийн гар гэж байгаа. Тэрийг хэдэл ашиглана. За ингээд одоо би гар орохгүйгээр юм шивэх боломж ингээ үүсэж байна. Тэгэхээр одоо хэдэл энэ чэнэс үзье. Хамгийн эхэлж Google дээр яг юм хайж үзье тийм ээ. За ингээ Монгол улсын тухай бүх мэдээлэл гарч ирж байна. Ингээд компьютертойгоо ажиллах бүх боломжуудыг үүсэж байна. Одоо бидэд гар утсан дээр яаж болох вэ гэдэг. Гар утсан дээр бол мэдээж харьцангуй сүүлийн үеийн үйлдвэрлэлийн системтэй шинжлэгдсэн гар утсуудаар илүү сайн ажиллаж байлээ. Бидний туршлагаар бол одоо тэгэхээр бидэд Bluetooth руугаа орлоо гар утсан дээр. Энэ бол Android үйлдвэрлэлийн системтэй гар утас байгаа. Энэ дээр ингээд бидэд туршиж үзнэ. За скан хийлээ. Bluetooth-ийн скан. За ингээд Siba Glass House гэж гарч ирж байна. Энэ рүүгээ хэдүүлээ холбогдоно. За одоо ингээд харж байгаа тийм үү. Календарын хэсэгт жижигхэн курсор байгаа. За ингээд ерөнхийдөө гар утсыг ингээд бүрэн удирдах боломжтой. Юм бичье гэх юм бол одоо хэдүүлээ туршиж үзье. Ингээд ерөнхийдөө бичиж болж байна. Үндсэндээ гар утсаа бүрэн ингээд удирдах бүрэн боломж гарч ирж байна. Энэ нүдний шилийн түрүүн хэлжсэн нүдний шил дээр бол маш олон төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээг тооцсон байгаа. Тэр үднээс 4-5 төрлийн мэдрэгчүүдийг яасан байгаа. Одоо миний энэ хэрэглэж байгаа мэдрэгч бол зөвхөн амны мэдрэгч байгаа. Түүнээс гадна үлээгээд маус нь ажилдаг. Дээр нэмээд хөлөөрөө гიშгэж ажилдаг. За дээр нь хуруугаараа дарж ажилдаг. Толгойнхоо хөдөлгөөнөөр өөрөлдвөл толгойн дэр шиг хэлбэрээр ингээд толгоогоо хөдөлгөж бас ажилдаг. Ингээд 4-5 төрлийн ийм мэдрэгч байгаа. Тэс бүр нь ингээд хэрэгжилж болох үс байгаа. Тэгээ яагаад би энийг өнөөдөр та бүгдэд танилцуулж байна гэхээр манай Монголд компьютер дээр ажиллах бүрэн боломж, оюуны чадамжтай өчнөө олон хөгжлийн бэрхшээлтэй залуус, өндөр наснууд, янз хүмүүсүүд байгаа. Гэсэн хэдий ч гар хөлний боломжийн хязгаарлагдсан улмаас компьютер дээр ажиллаж чадахгүй байгаа хүмүүс бас маш их байгаа. Тэр бүгдэд энэ бол гайхамшигтай том шийдэл болж өгнө. Өөрөөр хэлбэл боломж энийг ашиглах юм бол хинээс хараад биш байдлаар дэлхийн ертөнцтэй холбогдож цахим ертөнцид өөрийн гэсэн хүссэн зүйлээ илэрхийлж өөрийн хүссэн мэдээлэл олж авах боломжтой байгаамаа. Тэгээд энэ бүтээгдэхүүний давуу эрхийг бид Монголд борлуулах эрхийг Reftex компани авсан байгаа. Хэрвээ та бүгд энэ бүтээгдэхүүнийг сонирхож байвал бидэнтэй холбогдоорой. Баярлалаа найзуудаа.